видео үзүүлж байна. Хүний биеийн тухай итгэмээргүй 16 баримт. Хүний тарих сар 8-нд маш их дуртай байдаг. Энэхүү цэцгийн өнөр нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдгийг Германы эрдэмтэд баталсан байна. Үүнээс гадна таатай өнөр унтаж байсан ч аливаа зүйлийг сурахад тусалдаг ажээ. Гэхдээ хүний бие организм гэдэг маш хачирхалтай зүйл. Бидний амьдарч буй ертөнцөөс тис өөр ертөнцид амьдарч байгаа мэт санагтана. Ингээд бие организмын талаар хэний ч мэдэхгүй сонирхолтой баримтуудаас танд хүргэе. 1. Илүүдэлж энэ нь амтлах мэдрэмжийг бууруулдаг. Амтлах эрхтнүүд нь тархинд хоолны амт төдийгүй дуртай хоолноосоо авч буй сэтгэл ханамжийн талаар мэдээллийг хүргэдэг байна. Гэвч илүүдэлжинтэй хүмүүс хоолны амтыг муу мэдэрдэг байна. Америкийн эрдэмтэд хулган дээр нэгэн туршилт хийсэн бөгөөд тэднийг тос ихээр агуулсан хоолоор хооллож байжээ. Зарим амьтад маш хурдан жин нэмж амтлах мэдрэмжээ тэр чигээрээ алдсан байна. Харин таргалаагүй хулганд энэ асуудал тулгараагүй байна. Үүний үр дүнд амтлах мэдрэмжээ алдах гэдэг нь таргалалттай холбоотой өөрчлөлт болохыг тогтоожээ. Энэ нь өөрөөр хэлбэл амтлах мэдрэмжийг үгүй хийдэг өрөвсөл юм байна. 2. Ирчүүд ч гэсэн хүүхэд хөөхөр хооллох боломжтой. Онлын үднээс ирчүүд ч гэсэн хүүхэд хөөхөр хооллох боломжтой бөгөөд тэдэнд хөхний булчирхай пролактин даавар бий. Гэхдээ хөхний булчирхай болон пролактин дааврын түвшин нь эмэгтэйчүүдээс бага байдаг юм байна. Харин дааврын ямар нэгэн өөрчлөлтийн үед элэгний хавдрын үед пролактин даавар ихээр ялгардаг учраас ирчүүдийн хөхнөөс сүү гарах магадлалтай. 3. Биеийн дээрх хүс нь шавжнаас хамгаалдаг. Саяхны хүртэл биеийн дээрх хүсийг өг дээдсээс уламжлал авсан хэрэггүй зүйл хэмээн үзэж байсан. Харин Шеффилдийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад биеийн дээрх хүс нь хортон шавж болон тэдгээрийн хазалтаас таныг хамгаалах юм гэжээ. Судлаачид сайн дурын 29 хүний үстэй болон үсгүй хөлн дээр бясаа тавьсан бөгөөд үстэй хөлн дээр таагүй мэдрэмжийг судалгаанд оролцогчид амархан мэдэрч байсан гэдгээ. 4. Бүх хүмүүс бар шиг хүндлэн зураастай. Бодит байдал дээр хүний биеийн дээр барын ирийн зураасгууд байдаг ажээ. Энэхүү зураасыг Блашкогийн зураас Альфредо Блашко энэхүү зураасыг олж илрүүлсэн. Энэхүү зураасны талаар мэдээлэл ДНК-д агуулгаддаг байна. Стресст орох, генетикийн мэдээлэл алдагдах үед уг зураас илүү тод болж харагддаг гинэ. 5. Бидний хумс уг дээдсийн маань хумснаас илүү хурдан ургадаг. Британий эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад орчин үед хумс өнгөрсөн зууны 30 оны үедээ харьцуулахад илүү хурдан ургадаг болох нь тогтогджээ. 30-аад оны үед хөлийн хумс сард 1.65 мм ургадаг байсан бол одоо 2 мм ургадаг болсон гинэ. Гарын эрхийн хурууны хумс 1938 онд 3 мм, 1950 онд 3.6 мм, харин 2009 онд 3.55 мм ургадаг болсон ажээ. Харин бусад хурууны хумснууд сард дунджаар 3.47 мм ургадаг байна. 6. Уруул хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг. Таны уруул гарын хуруутай харьцуулахад 100 дахин их мэдрэлийн эсүүдтэй байдаг. Гэвч хөлсний булчирхай байдаггүй учраас өөхний их үс үр дутагддаг учраас улир солигдох үед хатаж хураашдаг байна. Тиймээс уруул тань биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. 7. Ихэнх дотор эргэтэнгүйгээр амьдрах боломжтой. Хүн ходоод, дэлүү, бөөр, зүсний хүүдий, нөхөн өрчгөн эргэтэн болон жижиг тархиггүйгээр амьдрах боломжтой. Үүнээс гадна дотоод шүүрлийн системийн чухал эргэтэн болох бамбаа булчирхай, нойр булчирхайгүй ч амьдарч чадна. Хамгийн гол нь зөв тодорхой дааврын бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм а. 8. Зарим нэг тоглоомн дээр суусан үед дотоод эргэтнүүд байраа өөрчилдөг. Галзуу хулган дээр суух үед таны бүх эргэтэн байраа сольсон мэдрэмж танд төрдөг. Энэ бол бодит мэдрэмж юм. Бие организм дотор сулхан бэхлэгдсэн байдаг элэг бөөр гэх мэт эргэтнүүд нь хит гүнд орох магадлалтай. Харин цус ч гэсэн толгооноос доош урсаж зүрх уушиг гэдэс хүлд хоримтлагддаг байна. 9. Хүний ой тогтоолт 1 сая гигабайт багтаамжтай. Хүний тархин 1 сая гигабайт мэдээллийг хадгалах боломжтой байдаг бөгөөд энэ нь өөрөөр хэлбэл бараг бүх интернетийн мэдээллийг хадгалах чадвартай гэсэн үг юм а. 10. Бид унтаж байхдаа үнэр мэдэрдэггүй. Сурталчилгаан дээр шинэхэн чансан кофений үнэр хүмүүсийг нойрноос нь сэрээдэг мэт харагддаг. Гэтэл энэ ойлголтыг эрдэмтэд няцаасан байна. Тэд унтаж буй хүмүүсийг га болон таагүй фридиний үнрээр сэрэхийг оролджээ. Гэвч аль нь ч унтаж буй хүмүүсийг сэрэж чадаагүй юм. Тиймээс гэрт гал гарсан тохиолдолд утааны үнрээр хэн нэгэн сэрж чадах нь юу л болоо.
11. Шүн тарих илүү идэвхтэй ажилдаг. Хэдийгээр энэ нь өмнөх баримтын эсрэг зүйл мэт санагдаж байгаа ч Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүний тарих шөнийн цагт өдрөөс илүү идэвхтэй ажилдаг болох нь тогтогджээ. Энэ нь харанхуйд хүн аюулаас өөрийгөө хамгаалахын тулд илүү болгоомжтой болдогтой холбоотой байж болох юм а. 12. Хүй бол хүүхдийн хамгийн анхны тоглоом. Эхогоор харахад хүүхэд гидсэндээ хүүгээ татах нь элбэг. Эрдэмтэд энэ байдлыг хүүхэд тоглож байна гэж үздэг байна. Тоглох гэдэг дэлхийн ертөнцийг таних нэг шинэ хэлбэр учир хүүхдүүд гидсэнд байхаас эхлэн ийхүү хорвоо ертөнцтэй танилцдаг ажээ. 13. Эрдэмтэд шүдийг нөхөн сэргээж чаддаг болсон байна. Шүд хүнд 2 лудаа заяадаг. Хүний шүд дахин нөхөн сэрэгдэггүй нь хүний амьтнаас ялгарх нэг онцлог болдго юм байна. Гэхдээ эрдэмтэд энэ байдлыг өөрчлөхийн тулд ажиллаж байгаа бөгөөд Британий туршилтын багийнхан хулганд 3 дахь удаага шүд ургах алхмыг амжилттай хэрэгжүүлжээ. Харин Хятадд шүдний эмаалыг нөхөн сэргээж чаддаг болсон гинэ. 14. Зарим төрлийн хавдар нэмэлт эргэтэн үсгдэг. 2018 онд Колорадод Няра хүүхдийн тархины хавдрыг авчээ. Хагалгааны үеэр бяцхан хүүхдийн толгойд 2 давхаа үссэн болохыг эмчнэр олж илрүүлсэн бөгөөд нэг нь бүрэн, нэг нь дутуу бүрэлдсэн байсан гин. Үүнээс гадна гарын сарвч хэсэгчлэн бүтсэн байдаг. Уг нөхцөл байдлаас харахад хавдар нь шинээр эд эрхтэн бүтээх чадвартай болох нь тогтоогдсон байна. 15. Хүний биеийн хамгийн том эс бол өндгөн эс юм. Өндгөн эс нь сперматозоидоос 600 дахин том байдаг. Түүний хэмжээ нь тэг 10.1 мм байдаг учраас микроскопын тусламжгүйгээр харж болох юм а. 16. Хүний нулимс ангаах үйлчилгээтэй. Рапунцель хүүхэлдэйн киноны гол дүр маань хайртай залуугаа өөрийнхөө нулимсаар эмчилсэн байдаг. Энэ нь үнний ортой бөгөөд хүний нулимсанд лизосим гэх уураг байдаг аж лизосим нь нянгийн торлог ханыг нураах чадвартай байдаг ажээ. Уг бодсон шүүс ходоодны салслаг бүрхөвч бүхний сүнд мөн бий. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.